5 дахь ангид сурдаг. Би 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 5 дахь ангид сурдаг. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ зориулсан хүүхэд бүрийн бүрэн бүрэн амьдралын төлөө ураатай ажилдаг Дэлхийн зүүн олон улсын байгууллагын Дахин нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан зохион байгуулж байгаа бид 5 дахь ангийнхан хүүхдэд зориулсан танин мэдхүйн нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаарыг хүргэж байна. Манай нэвтрүүлгийн зорилго нь бага ангийн сурагчдын төсөөлөх, ургуулan бодох, зурж дүрслэх, зохиож найруулах зэрэг бүтээл сэтгэлгээний үйлүүдийг дэмжин хөгжүүлж тэдний үгийн санг баяжуулан хэл яриаг хөгжүүлэхэд орших юм аа. Манай нэвтрүүлэгт Дахин уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5 дахь ангийн сурагчид оролцох бөгөөд манай анхны дугаарт оюуны ирээдүйн зөвлөх сургуулийн 5 дахь ангийн сурагчид оролцох нэлээ. Ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэгт оролцохоор Дахин уул аймгийн 15 дахь сургуулийн 5 дахь ангийн сурагчид маань хүрэлцэн ирээд байна. Ингээд хүүхдүүдээ найзуудтай өөрсдөө танилцуулна. Сайн байцгаана уу найзуудаа. Би 15 дахь сургуулийн 5 ангийн сурагч Чангар байна. Сайн байцгаана уу найзуудаа. Би 15 дахь сургуулийн 5 ангийн сурагч болсон байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би 15 дахь сургуулийн 5 ангийн сурагч Бонжиргал байна. Сайн байцгаана уу найзуудаа. Би 15 дахь сургуулийн 5 ангийн сурагч Им Бачаргал байна. Сайн байцгаана уу найзуудаа. Би 15 дахь сургуулийн 5 ангийн суралцагч Жил Хөвчин байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би 15 дахь сургуулийн 5 ангийн сурагч Дэлгэн байна. Боловсролыг дэмжигч Дахин уул аймгийн нийгмийн арчлал Монголын залуучуудын холбоо. Манай нэвтрүүлэг үндсэн 4 болонтой. Ингээд манай эхний болон миний бодлоор Ганц сурахаар өвлийн үгүй бэлэг өгдөг. за хөтлөгчөөс өгсөн асуултын дагуу өөрсдөө санаа бодлыг чөлөөтэй ярилцах юм даалгавар байгаамаа. За ингээд миний өгөх асуулт бол мэдлэг хүндлэх ёс гэж юу вэ? Энэ тухай та нар юу мэдэх вэ? За ярина. Би бинтгээ ярихтаа инээмсэглээд би бинийг одоо хүндлээд боловсон тэгэж харьцах хэрэгтэй гэж бодож байна. Тэрийг л мэдлэг хүндлэх ёс гэж бодож байна. Заавал нэг тийм боловсон байх шаардлагагүй зүгээр сайн уу найзаа гээд жоохон чөлөөтэй тиймэрхүү орчин үеийн тухай ч юм уу. Тэгэхээр бас мэдлж болно гэж бодож байна тий. За өөр Мэдлэг хүндлэгээс гэдэг нь одоо миний бодлоор бол хүн хүнтэйгээ зөв боловсон харьцах тийм амар соёлтой биш зүгээр энгийн сайхан харьцах гэж би бодож байна. За тэгэхээр мэдлэх хүндлэх хоёр чинь нэг утга илэрхийлээд байна уу? Хоёр өөр утгатай мó? Хоёр өөр утгатай. Тэгэхээр бид нар сая дандаа мэдлэх тухай ярьсан тийм ээ. Тэгвэл хүнийг хүндлэх, мэдлэх гэдэг утгын цаана юу орж ирж бодож байна. Намайг энэ сайн хүндлээд байна гэдгийг бид нар яаж мэдэх вүлээ? Хүмүүсийн хандлага харьцаанаас энэ үнэхээр намайг хүндэлж харьцаж байгаа гэдгийг яаж юугаар бид нар мэдэрч болох вэ? За яриа. Тэр хүний тийм айс зам нүүр царайгаар нүүр царайгаар илэрхийлж болно өөр. Зан аашаараа илэрхийлж болно гэж чинь өөр. Хүний хүндэлж байгаа хэлбэр хамгийн дээд хэлбэр биднэрт хизээ мэдрэгддэг үлээ та нар юу гэж бодож байна? За ганцаар зүйл. За тэгвэл удахгүй ямар баяр болгож байгаа хүүхдүүд ээ? Цагаан сарын баяр бол. Цагаан сарын баяраар хүмүүс яадаг лээ хоорондоо? Золгодог. Золгохдоо өдөр тутмын бидний өдөр болгон хэрэглэдэг нэмжлэгээс ямараар нэмжлдэг үлээ? амар сайн байна. Өдөр болгон хэрэглэдэг нэмжлэгээс арай өөр мэдлдэг тийм үү? За тэгвэл цагаан сарын нэмжлэгээс мэдж байгаа хүүхдээ нь юу гэж мэдчихдэг лээ? Мэдчлэг нь болохоор бага далантай, бэрөө болчинтай, хурган хонь, хуруу өвгтэй, төлгөн хонь, төө өвгтэй бас нөгөө
хүмүүс хадгаа барь золгохдоо ахмад настайгаа дээрлэлтэй гаргаад залуу нь болохоор доороо гаргадаг. Тэгэхээр хүнийг хүндэлж байна гэдгийг харуулахын тулд бид нар яаж сурах ёстой юм бэ нэ? Зөв боловсон мэндэлж сурах ёстой. Мэндэлж би хүнтэй мэндэлж ийн гэдэг яг өөр тийшээ харчаад мэндэлж болох уу? Хүмүүс мэдлэхдээ заавал зөв боловсонч зүгээр ингээд чөлөөт маягаар мэдлэнэ гэдээ ярьсан шүү дээ түрүүн тийм ээ. Тэгэхээр монголчууд яадаг вүлээ? Мэдлэхдээ бэлэг дэмбэрлийг бодож мэдчихдэг шүү дээ монгол хүмүүс. Тийм ээ. Юу байна гэж мэдчилж болох уу? Та юу байна гэж мэдчилдэг хүмүүс эдэгтэй. Тэр зөв болсон мэдлэг мөн үү? Биш. Монгол хүмүүс яадаг вүлээ? Дандаа бэлэг дэмбэрлэлтэй сайхан үгээд хэлцэж мэдлэхдээ дандаа сайн сайхан үгийг хэрэглэх ёстой байдаг тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь бие биенээ хүндэлж байгааг хамгийн том илэрхийлэл нь бол зөв сайхан мэндэл сурахаас эхэлдэг юм байна гэдгийг ойлгож байна тийм үү. За ингээд манай эхний болон маань миний бодлоор гэсэн болон байсан тийм ээ. Тэрийн мэдлэг хүндлэх ёсны тухай бид нар мэддэг зүйлээ ярилцлаа. Тэгвэл хүнийг хүндлийн бас нэг дээд хэлбэр нь мэдчилгээ байд юм байна. Мэдлэгтэй зөв боловсон мэндэл сурах чухал юм байна гэдгийг бид нар ойлгож авлаа. За ингээд үгээр манай эхний болон маань өндөрлөж байна. Ингээд манай дараагийн болон зураг бүхэн нартай. Ди том болоо зураг залхахыг мөрөөддөг. За манай энэ удаагийн зураг сэдэв маань аяга. Тэгэхээр бид нар амьдралдаа янз бүрийн төр бүрийн аягыг хэрэглэдэг тийм үү? Ямар аяга гэдэг л өгдөг тийм. Тэрээ. Мөнгө аяга, зис аяга. Мөнгө аяга, зис аяга гэж болно. Тагш модон. Доллар аяга гэж болно. Модон тагш байдаг. Төмрөн аяга байдаг. Хэрэглээгээрээ зориултаараа олон янзын ялгаатай юм аягнууд бид нар мэднэ. Тэгвэл хинч мэдэхгүй сонин содон зөвхөн чиний л яг одоо төсөөллөөр зохиомжоор зурагдах тэр аягыг та нар одоо сэтгэж бодоод ингэ зурмзаа юм. За. болоо зураг залхахыг мөрөөддөг. Боловсролыг дэмжигч төвний урил. Бүрх бүрийн мөнхийн хэрэглээ. За ингээд хүүхдүүд маань зураг дуусчих шиг байна. Ингээд бүгдээрээ өөрсдөө зурсан зургуудыг найзуудаа танилцуулъя. Эхнийх нь энгийн аяг гэж зурсан байгаа. Одоо сургууль дээр багш нар хичээл заахтаа цай уудаг, ус уудаг. Тэгэхэд цай ус нь хүчтэй болохоор халуунаа барьдаг аяг. Ажилтны аяг болохоор би дүүдээ зарсан. Манай дүү одоо 2 сар болж байгаа. Энэ бүх зурсан аяг. Зэрэг хүмүүс аяг халуун болохоор алдаа тасалцдаг. Тийм болохоор би даав гэж үзсэн. Тэгээд даавар аяга байна. Тэгээд энэ гिचгүй хүүхдийн цай уудаг бас хөвөхгүй бол таглаа гэж үзсэн. Энэ аяг нь бол ийм одоо тийм халаадаг одоо тийм төмөр аяг ч юм уу те. Одоо ингээд одоо янз бүрийн халаадаг юм дээр тавьчихад болно. Тэгээд харин халт дуусныхаа дараа энэ дээдлийнх нь төмөр нь одоо тийм битүү чангаж минут жийдэж штэ. Тийм юугаар хамгаалалттай зэрэг одоо тийм ингээд халах юм бол тэгээд дохио мохоогоод тийм хөөсөн. Энэ аяганд ороод нөгөө Монголын дүр төрхийг харуулсан байгаа. Энэ аяг нь болохоор нөгөө Монголын дүр төрхийг өдөр шинжээгээр харж. Одоо Монголын дүр төрх бол утаатай, хог аягтай ийм Монголын дүр төрх нь. Арай ирээдүйд ийм болно.
Айганд цай урмаар харагдаж байна уу хүүхдүүд? Тэр аз жаргалтай аяганд ус, шоколад, зарим бүгднийг хийж болдог. Гэхдээ бас аягыг худалдаж авахгүй бол бид нар аяг олдохгүй шүү дээ. Ямар бурхнаас гоогаад айлсгүй бол зүгээр гараа тэр айлсгүй бол тэр аяг нь өөр хөл ороод ирэх биш. Тэгэхээр аяганд шингэн бас мэдэж болдог зүйлийг хийж болно. Дэлгүүрээс бас худалдаж авч болдог. Гэсэн санаагаар зурсан юм тийм. Энэ нөгөө миний ихний аяг болохоор өөрөө буцалдаг 100 хин гэдэг нэртэй электрон аяг л да. Нөгөө хээр явж байхад хүмүүс нөгөө их зарим төлөөлөгч нар замдаа нөгөө нэг яаруу хүмүүс чинь цайм ууж чадахгүй учраас ингээл энэ аяганда усаа ингүүл өөрөө буцлаад тэгээд буцалждаг тийм аяг л да. Тэгээд наадлынх нь болохоор зөвхөн аяг гэж байгаа. Энэ нь болохоор нөгөө бие бинийгээ хайрлаж байгаа, хүндэлж байгаа хүмүүс нь бие биедээ өгөх зорилттой тийм аяг байгаа. Боловсролыг дэмжигч номын ундраа. Ном бол хамгийн гоё бэлэг. За ингээд манай дараагийн булан үгний цаана үг бий гэдэг булан байна. Би том болоод яруу нарыг татлахыг хүсдэг. Энэ юу гэсэн утгатай вэ гэхээр багшийн зүгээс зүрт зүг юм уу, хэл зүг хэл юм. Тэрийн нэр нь ямар утга илэрхийлж байгаа юм бол чи юу гэж бодож чинь өөрийнхөө бодлыг л ярина. За ингээд багшаас нь үг бол хэлтэй бол хөлтэй. Энэ одоо юу гэсэн утгатай үг юм бол? Хүн тийм олон төрлийн хэлтэй бол тийм алдартай. Хүн бол хаашаа явж чадна гэсэн үг. За тийм утга илэрхийлж байгаа. Өөрөөр юу гэж бодож юм бэ? Хэлтэй бол хөлтэй. Хүний эргэтнүүд хэлээд байна уу? Хэл. Тэгээ хөл. Энэний цаана ямар утга нуугдаад байна? Биднэрт юу ойлгуулах гэдэг юм? Нүгийн санаа нь цаадаа. Одоо хэлтэй бол хэлтэй гэдэг нь одоо тийм хүний нутагт очиж ч юм уу те хүмүүстэй хамаагүй битгий тийм одоо хэрүүл тийм битгийгээр ихсэн санааг илэрхийлж байгаа юм болов? Та өөрөө магадгүй тийм ээ. За өөрөө нөгөө тэр хүнд хэлтэй бол хөлтэй гэхээр тэр хүнд нөгөө ухаан байвал те өөрийнх нь нөгөө явах зам нь одоо сайхан тэгшэрнэ л гэсэн. Хүн их ухаантай шүү. Тэр зүйлээ хүмүүст илэрхийлэх нь бол хэлээрээ ярьдаг. Тийм болохоор тийм ухаантай хүн хаашаа явж чаддаг тийм. За одоо мундаг ярьж байна тийм ээ. Хүн яг бусдтай үг хэл яриагаар харилцдаг тийм үү. Тэгэхээр зөв сайхан ярьдаг хүн бол өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулж чадна гэдэг санааг балсан хэлж байна тийм үү. За өөрөөр юу гэж бодож байна? Хүний нутагт очиод хүн ингээд хэл яриагаар ярьдаг штеп. Тэгэхээр одоо тэр Монгол хүний хэл байна гэвэл Монгол улсаас байдаг юм байна гэж бодож магадгүй байх. Тэрээс хүний хэл яриагаар тэр хүнийг таньж болдог л сайн байна тийм ээ. За улс их орноо одоо таньж мэдүүлэхэд өөрийнх нь төрлөх хэл бас ямар байдаг нь хэрэгтэй холбогдолтой. Хүн хэл амаа болгоомжлж зөв үг хэлэх юм бол цаашаа өөрөж тэмүүлж чадна гэсэн утгатай. За тийм байж болно тийм ээ. За бид нар тэгвэл яах гэж хэл сурдаг хүүхдүүд гадаад хэл яах сурдаг. Гадаад хүн та 5 дугаар ангиас эхлээд англи хэл үзэж эхлэв шүү дээ. Яах гэж ямар зорилгоор танаас тэр гадаад хэл заагаад байгаа юм бол гадаад хүмүүстэй харилцах. Тэгээд багш одоо бидний одоо тийм ирээдүйд одоо тийм англи бол ямар ч хэлгүй бол одоо монгол зөөр хэлгүй бол хүмүүс одоо тийм ажилд авахгүй ч юм уу тийм одоо гадаад дотоод тийш явж чадахгүй л. Тийм санаа юм тийм ээ. За жишээлбэл англид очлоо гээ. Бид нар монголоор яриад байвал тийм ойлгохгүй англи хүмүүс бид нар ойлгохгүй. Тийм учраас бид нарт яг гадаад хэлийг сурах хэрэгцээ байдаг байна. Та нар ингээд гадаад бодонд бид нар явж хахад дэлгүүр хашаа байгууллагын хаягнууд ихэнхэнд ямар гадаад өгөөр бичсэн дийждэг тийм ээ. Тэгээ тэрийг хараад танаас юу гэж санагддаг вэ? Ямар сэтгэл төрдөг вэ? Яг одоо тийм гадаад тавьж байгаа юм шиг л тийм их санагдаж байна. За нөгөө монголчууд хэрвээ тийм үг гадаад үг хэрэглээд авах юм бол Монголынхаа өв соёлыг алдна. Тэгээд бусдын иргэшээлд орно гэсэн үг. За тэр хитрхи гадаад үгийг хэрэглэх юм бол яг үгийн үнц нь утга санаа нь яах гэдэг нэлээд алдагдах гад монгол хэлний нөгөө сайхан одоо халдшгүй дархан байх гэдэг
эрхэн зөрчигдөж чинь тийм үү? Монгол хэлний яруу сайхан байх одоо тэр шинж чанар нь алдагдах гад байна тийм ээ. Энэ үгийн гол утга нь бол үгүй хэл сурчих юм бол биднэрт гадаад явах боломж нь нээлттэй шүү гэдгийг биднэрт ойлгуулах гэдэг юм тийм ээ. Гадаад хэлийг сурах юм бол чам одоо гачаа явд сураад их зүйлийг сурч мэдээд ирэх түүнийгээ их орондоо хэрэгжүүлэх бүх боломж нь чиний гарт орж ирнэ шүү л гэсэн санаа. Гэж ойлгож болох уу гэдэг үү? За тэгэхээр энэ үгний маань утга бол үүнд орж ирсэн байна. Боловсролыг дэмжигч Дархан улс аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо. Боловсролыг дэмжигч номын ундраа. Ном бол хамгийн гоё бэлэг. Боловсролыг дэмжигч Төмний гурил. Бүрх бүрийн мөнхийн хэрэглээ. За ингээд манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн булан бол бүтээлч хүүхдүүд булан байгаа. Би том болоод төвний давгаар гаргацдаг. За энэ буланд ямар даалгавар гүйцэтгэх вэ гэхээр багш нь та нарт үлгэр уншиж өгнө. Тэрийг та нар сонсох явцдаа үлгэрийнхээ орчныг, үйл явдлыг дотроо төсөөлөн бодно. Тэгээд миний зогссон хэсгээс үргэлжлүүлээд цааш нь үлгэрээ өөрийнхөөрөө зохиож бичнэ. Маш гоё өөрийнхөө ингээд сэтгээд бодоод өөрийгөө зохиолч болсон гэж бодоод ингээд хийх юм шүү. За яа хүүхдүүд ээ. За ингээд багш нь та нарт уншиж өгөхөөр нэгэн үлгэрийг сонгож ирсэн юм аа. Энэ үлгэрийн маань нэр 12 ахын дүүс гэдэг нэртэй. Үлгэр. Би том болоод төвний давгаар гаргацдаг. Эрт урд цагт хаан хотон хатан хоёр хамтдаа аз жаргалтай амьдардаг байжээ. Тэд 12 хүүтэй гинэ. Тэгтэл хатан дахиад хүүхэд төрүүлэх болж гинэ. Гэтэл хаан нэгэн удаа хатандаа ингэж хэлжээ. Хатан минь ээ. Бидний 13 дахь хүүхэд хэрвээ охин төрөвл 12 хүү маань өөх болно. Тэгээд тэр төрсөн охин маань маш баян чинэлэг болж манай хаанд улсан тэр чигээрээ зөвхөн түүнийх болно гэж хэлж гинэ. Хаан хатандаа. Хатан ээж хөвгүүдийнхээ золгүй зайны талаар сонсоод дотроо маш ихээр шаналн зовж тайтгарч чадахгүй байлаа. Эцэст нь хатан бодож хөвгүүддээ энэ талаар хэлж анхааруулад эндээс миний хүүхдүүд хурдхан зугт гэж зөвлөжээ. Тэгээд хөвгүүдээ адислан алсын замд өдөж өглөө. Хөвгүүд хөвч ой руу явхаар замдаа гарлаа. Тэд тас харанхуй ширэнгэн ойн дунд явж байгаад хинч амьдрдаггүй ид шидтэй нэгэн байшингийн өмнө хурж иржээ. Хөвгүүдийн том нь бид энд амьдрах болноо. Бенжамин чи хамгийн бага нь учраас хүч чадал багтай. Тэгэхээр чи гэрээ сахиж байгаарай. Ах нар нь явж хоол хүнсээ цуглуулъя гэж хэлсэн. За ийхүү хөвгүүд ойн гүндэх жижигхэн байшиндаа 10 жил амьдарчээ. Цаг хугацаа аз жаргалтайгаар өнгөрч байлаа. Энэ хугацаанд тэдний охин дүү ээжээсээ төрж гэртээ өсч томорсоор байв. Охин нэмжин сайхан сэтгэлтэй охин болон төлөвшжээ. Гүнж духныхаа яг голд алтан одтой байв. Ордны угаалгын өдөр гадаа хатаахаар тогсон 12 цамц байхыг охин хараад ээжээсээ энэ цамцнууд хэний хэм бэ ээжээ? Манай аавд хитрхи багдах юм л байна да гэж асууж гинэ. Хатан маш их уйдгартайгаар санаа алдаад хайрт охин минь дээ энэ чиний 12 ахын чинь цамц юм аа гэж хэлж гинэ. Өмнөний хэлсэн байна. Гэтэл охин миний ах нар тэгээд хаана байгаа юм бэ? Би тэдний талаар хизээ сонсож байгаагүй байна гэхэд хатан охиндоо бүх зүйлийг тайлбарж ярьж өгчээ. За хатан охиндоо бүгдийг хэл дуусны дараагаар гүнж битгий уйлдаа ээж минь би явж ах нарыгаа хайх болно гэж хэллээ. За тэгээд охин шууд ой мод руу ороод явчих гинэ. Бүхэл өдөржин алхасаар орой болоход нэгэн ич хиттэй жижигхэн байшингийн гадаа тулж ирлээ. Охин дотгошоо ороход нэгэн залуу байж гинэ. Тэр залуу охины үсгэлэн гоо хааны угсааны алтан нөмрөг духан дээрх алтан одыг нь хараад гайхан дуу алдаж хаашаа явж байгааг нь асууж гинэ.
Гэтэл охин би бол хааны гүнж 12 ахыгаа хайж явсаар энд хүрээд ирлээ би гэж хэлэхэд залуу баярлан дуу алдаж байна. Тэр танихгүй залуу бол охины бага ах Бенжамин нэжээ. Түүнийг орой болж ах нар нь гэртээ ирэхэд Бенжамин бидний дүү ирсэн гэж баяр хөөртэйгээр хэллээ. Охин үнэхээр игдүүтэй сэтгэл татам хөөрхөн байсан учраас ах нар нь дүүгээ харсан даруйдаа таны чин сэтгэлээсээ хайрлцгаа гинэ. Тэгээд анх ихээр ах нар нь яв хаагаараа охин дүүгээ Бенжаминтай үлдээж гэрийн ажил туслуулж байхаар тогтлоо. За ингээд охин дүү нь бага ахтайгаа ах нарынхаа хоолыг хийгээд үлддэг байж гэнэ. Тэгээд охин хоолоо хийн, гэрээ цэвэрлэн бүхэл зүйлийг хийж өгдөг байлаа. Ингээд хааны хүүгүүд дүү охинтойгоо аз жаргалтайгаар сайхан амьдарч байлаа. Айн жижигхэн байшинда. Тэдний амьдардаг эд шидтэй байшинг тойрсон үсгэлэн цайхан цэцэрлэг байдаг байв. Тэрэн дотор нь 12 шиг өндөр сайхан цагаан цэцэг ордог байсан гинэ. Нэгэн өдөр охин тэр цэцгсийг ах нартаа өгье гэж бодоод тастаад авчиж гинэ. Гэтэл цэцгүүдийг дөнгөж тастаж дуусмагц 12 ах нь 12 шиг хон хэрэг болоод орчиж. Хэрээнүүд моддын дээгүүр бааглан нисж одов. Энэ үед цэцэрлэг байшин мөн алга болсон байлаа. Хөөрхий охин цор ганцаар үлдэв. Сандарч гайхсан охин эргэн тойрноо хардал хажууд нь нэгэн эмгэн сууж байв. Эмгэн түнд охин минь чи юу хийчихвдээ? Яагаад цэцгсийг зүгээр орхиж болсонгүй вэ? Тэр цэцгүүд чиний ах нар байсан юм шүү дээ. Одоо тэд үрд хэрэг болоод хуурчглаа шүү дээ хэмээн харамсан хэлв. Охин маш ихээр нэршин уйлж тэднийг буцаагаад хүн болох арга байна уу гэж асуусан чи эмээ энэ дэлхий дээр ганцхан л арга байгаа. Гэхдээ маш хэцүү арга. Чи үнэхээр 7 жилийн туршид нэг ч үг хэлэхгүйгээр бүр инээж ч болохгүйгээр байж чадах юм бол яг чи ах нарыгаа аварна. Чи инээгээд ч юм уу нэг л үг хэлчих юм бол одоо ах нар чинь тэр чигээрээ хэрэг болоод үлдчихнэ гэж хэлж гинэ. Энэ үгийг сонсоод охин за би хэрвээ ингэж чадхал юм бол би ах нараа аварч чадах юм байна гэж итгэлтэй бодож байна. За охин явсаар хагаад өндөр уулын орой дээр гарсан гинэ. За гэтэл тэр ойролцоо нэгэн уулын ойролцоо нэгэн хаан ан хийж явсан гинэ. Тэг хаан уулын орой дээр дууга хураагаа сууж байгаа нөгөө охиныг хараад дурлцгаж гинэ хаан. Тэгээд хаан түүнийг авчираад үнжээ болгож хамт амьдарчээ. За тэгээ найр хөрмийн хөгжил баястай өдрүүдэд ч гэсэн нөгөө сайхан сүйтгэсэн нэг ч инээгээгүй нэг ч дуугараагүй нэ. За тэгээд хаан гүнж хоёр олон жил аз жаргалтай амьдарч байсан чинь хааны хорон санаатай ээж нь залуу хатныг нь олон муухай зүйлээр буруутгаж эхэлж гинэ. Тэгээ ээжийнхээ ятгалганд орсон хаан сүүлдээ эхнэрээ алахыг зөвшөөрчээ. Энэ муу ярыг үг дуугардаггүй одоо энэ алах хэрэгтэй гэж зөвлөөд өгдөг байж. Тэгээд ордны гадаа их түүдэг асан хатныг шатаагаар болов. Хаан энэ үйл явдлыг цонхоороо харан уйлд сууж байлаа. Удсан ч өгөө хатныг шонд хөлөв. За ингээд энэс цаашаа ямар үйл явдал болсныг өөрсдөө үргэлжлүүлэн зохио. За бүгдээр үлгэрээ бичиж дууссан хүмүүстээ. За тэгвэл одоо өөрийнхөө зохиосон үлгэрийн төгсгөлийг найзуудаа уншиж өгье. Хатныг шатааж эхлэв. Галаас эхлэх яг тэр үед 12 хэрэг болж хуурсан ах нар нэрж далавчаараа дэмжиг галыг унтраа охин дүүгээ аврав. Хаан 12 ахын дүүтэй 7 жилийн өмнө ирсэн аж. Яг тэр үед ах нар нь хүн болж дүүн ярьж инээж эхлэв. Охин дүүн ах нартайгаа баярлалтан дэвлэж аав ээжтэйгээ уулзсан аав нь хүү нараа хорохоо болж амар сайхандаа жаргаж гинэ. За гоё төгсөл байна.
Гэхдээ охин 12 ахыгаа аврахыг хүссэн учраас авраараач гэж орилсонгүй. Яг тэр үед 12 хэрэг нисж ирэн гүнжийг аван нисж олов. Дүүгээ буулгах тэр хоронд 12 хэрэг буцан хүн болон хувирчээ. Ингээд 12 ах охин дүүгийн хамтаар буцан ордондоо очиж том ах нь хаан ширээг өглөн авч амар сайхандаа жаргажээ. За зүйтэй. Стопой. Гэтэл тэр өдөр 12 ах нь гэрд хүн болон бид нарын охин дүү хаан байна гэж нөгөө эмгэнээс асуун аавынхаа эзэнт хүрэлөө маш хурдан яван хаан аавда болсон явдлыг хэлв. Хаан аав сэтгэлээр унан охиноо аврахын тулд гүнжийг барьсан харь улсыг дайнаар мордлоо. Харь улс ялагдаж харь улсын хааныг цааслах гэтэл гүнж үг хэлэн өршөж дахин гэлв. Харь улсын хаан эзэнт улсын гүнж хоёр олон хүүхэдтэй болж 12 ах нартайгаа хаан эцэгтэйгээ амар сайхандаа жаргав. За тэгэхээр бүгдээрээ өөр ингэсэн гой үйл явдалтай үлгэр зохиосон байна тийм ээ. За тэгэхээр үлгэр дандаа гоё төгсдөг гэдэг шиг та олон янзын зөрчил үүсгээд тэг үлгэр их гоё хамгийн сүүлд дүүтэйгээ уулзж байгаа байдлаар төгсгсөн байна тийм ээ. Тэгээ эндээс би харахад ингээд 6 янзын өөр юм үлгэр үйл явдал гарч ирж байна. За тэгвэл та нарын үлгэр дээр яг ямар үйл явдал гардыг сонсноор байна уу? Сонсоо. За ингээд хатны хувцсанд галын дүл дөнгөж хүрэх мөчөд нөгөө 7 жилийн сүүлчийн мөч ирж байна. 7 жилийн дараа яана гэлээ? Нөгөө болчихно гэсэн шүү. Агаарт гинт их чимээ гарч 12 хон хэрэг доош шумбан нисч газарт буумагцаал хатны 12 ах болон хуурч гинэ. Ах нар нь галыг унтраан хайртай дүүгийнхээ хүлгийг тайлсан. Тэгээд дүүгээ өнсөн баярлаж хөөрөөд дахин тэрсгээж гинэ. Одоо харин гүнж амаа нээж ярьж чадхаар болжээ. Тэрээр хаандаа ярьж инээдэггүй байсан бүхэл учраа хэлж гинэ. Хаан үнэхээр их баярлаж энэ цагаас хойш тэд аз жаргалтай сайхан амьдрах болжээ. Энэ үлгэрээс бид нар юу мэдэж авсан бэ? Юу мэдэж аваад та нар хүнийг хайрлах сэтгэл, хүнийг хайрлахаас гадна тэр цэцэг тастаад буруутсан шүү дээ. Тэр нь ямар санаа гэдэг ямар нэгэн байгалыг сүйтгэж болохгүй цэцэг ч гэсэн хүнтэй ижлэн антай гэдэг санааг биднэрт ойлгуулах гэж байна. Бас нөгөө тэр ямар нэг юм түргэн занаар хандаж болохгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөд бодлогоо тэр охины тэр одоо улс тийм мөнгө хөрөнгөөс эхлэв хайрч хол гэдгээс сайн байна. Өөрийнхөө бүхэл эд баялагаас татгалзаад ах нарынхаа араас өчнөө их замыг туулаад балар айн өндөр орсон шүү дээ охин зоригтойгоо. Тэгэхээр эд хөрөнгөнөөс илүү 12 ах гэр бүл чухал тийм ээ ахан дүүс гэр бүл чухал юм аа гэдэг санааг бас энэ биднэрт ойлгуулах гэсэн юм утга төгөлдөр сайхан үлгэр ээжээ хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт амжилттай оролцож өөрсдийнхөө санаа бодол зурж сэтгэх авьяас чадвараа дайчлан оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Ингээд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье. Ингээд энд сайн оролцсон хүүхдүүдтэй хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө урайтай ажилладаг Дэлхийн зүүн олон улсын байгууллагын Дархан нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ах эгч нараас нь оролцсон хүүхдүүдтэй гарын бэлэг гардуулж байгаамаа. За ингээд манай дараагийн нэвтрүүлэгт 9-р сургуулийн 5-р ангийн сурагчдын төлөөлөл оролцох байгаа. Манай нэвтрүүлгийг бидэнтэй хамт үзэж сонирхсон багчуудаа бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая. Баяртай. Баяртай.